Ажлын хөтөлбөр үргэлжилж байгаа үзэгчтэй бид дараагийн зочинтойгоо ярилцах гэж байна. Манай студид Capital Markets Mongolia-гийн үүсгэн байгуулагч Ноён Зол баяр ирээд байна. Өглөөний мэндийг хүргэе танд. За өглөөний мэнд. Тэгэхээр танаа Capital Markets Mongolia-гийн зүгээс зохион байгуулагддаг за хөрөнгө оруулалтын форумуд үргэлжилсээр байгаа. За дараагийнхаа товуудыг зарласан байна. 4 сарын 20-нд Нью-Йоркийн хөрөнгө оруулалтын форум 3 дахь жилдээ зохион байгуулагдсан. Зам өчигдөрхөн Шанхай форумыг бас аль биесээр зарлаж ах шиг байна те. Тэгэхээр ер нь аль хотуудад ер нь хичнээн форумыг зохион байгуулад байна. Эндээс яриа эхлэе. За тийм манай CMM компани маань болохоор одоо 2024 оноос эхлээд Нью-Йоркт Монголын хөрөнгө оруулалтын форум зохион байгуулж эхэлсэн. За тэгээд энэ жил ингээ 3 дахь удаага жил болгон 4 сард хийж байгаа шалтгаан нь болохоор олон улсын валютын сан дэлхийн банкны хаврын уулзалт жил болгон болдог тийсэд. Яг тэрний араас залгууллаад бид нар Нью-Йоркт ивэнтээ зохион байгуулж байгаа. За тэгээд бас мөн 11 жил болгоны 11 сард Сингапурт зохион байгуулдаг. Сингапурд бол их хвчлэн бондын зах зээлийг онцолдог. Ягаад гэвэл манай гадаад бондууд бол их хвчлэн Сингапурт гардаг. За тэгээд өнгөрсөн жил анх удаа Лондонд 10 сард хийжсэн. Тэгэхээр энэ жил 2 дахь удаа Лондонд хийх гэж байгаа. За тэгээд мэдээж бид нар бол хятадын зах зээлээс маш их хамааралтай учраас хятадд бас юм хийж явах хэрэгтэй гэдэг утгаараа энэ жилээс бид нар 5 сард Шанхай 5 сарын сүүлд Шанхайд хийх гэж байгаа. Huawei компанитай хамтраад. Тэгээ яг одоо ингээ харах юм бол дэлхийн гол санхүүгийн бүс одоо төв хотод хийж байгаа. За тэгээ тухайн жилийн онцлогоос хамаарат тухайн улсын болон Монголын харилцааны онцлогоос хамаарат одоо сэдвээ тухайн жилдээ онцлоод явдаг. Нью-Йоркийн хувьд бол бид нэр илүүтэй бондыг онцолдог. За өмнө нь бол хамгийн анх бол бид нар банкуудын IPO 20% эцгаалтай холбоотой банкуудыг онцолж явж байсан. За энэ жил бол бид нэр за нөгөө Америкийн одоо Трампын засгийн газрын бодлоготой холбоотойгоор critical mineral-ыг онцлоё гэж байгаа. Өөрт нь мэдээж Монголын бондуудыг бас Америкаас авдаг. Тэгэхээр бондын зах зээлээ онцолж байгаа. За тэгээд мэдээж энэ жил COP17 Монгол болох байгаа холбоотойгоор бид нэр яг манай ивент маань нөгөө яг үндсэн ивент маань тал өдөр болдог. Тэрний хажуугаар нэгэн тооцсных өдрөөс нэлээд олон уулзалт хажуугаар нь ивентүүд арга хэмжээний зохион байгуулдаг. Тэрний нэг нь одоо COP17-гийн одоо аль биесний нээлтийн ивент гэх юм уу одоо Нью-Йорк дахь нүүбийн төв офс дээр бусад улс орнуудын дипломатууд олон улсын байгууллагад өрөөд одоо энэ жилд Монголд болох COP17-г одоо танилцуулсан ивент болсон. Давхар хийхээр болсон байна. Тэгэхээр одоогоос 3 жилийн өмнө анхны форумыг зохион байгуулж байхад ер нь бол маш олон сорилтууд байсан багт мэдээж бол Нью-Йорк бол одоо дэлхийн санхүүгийн төв те. Тэгэхээр 2 дахь жил болон 3 дахь жилүүдэд ер нь ямар ялгаа ажиглагдах вэ? Ялангуяа одоо 2 дахь жилийн туршлагаас харахад эхний удаад ирж байсан хөрөнгө оруулагчдын хандлага ер нь 2 дахь жилдээ ерхий өөрчлөгдөж байсан бол одоо 3 дахь жилийн хүлээлт бас ямар вэ? Тий. Ерөөсөө л энэ нөгөө энд гинт хийх биш. Одоо жил болгон тогтмол хийнэ гэдэг чинь өөрөөр би бол анханасаа л хийж байхдаа ирээдүйдээ л итгэж хийж байгаа. Тэрнээс бол одоо анхны жил бол маш хэцүү л байсан. Одоо бид нар анхны жил Нью-Йорк ивентэд нэг 80 гаруй хүн ирж ирсэн. Тэрний тал нь монголчууд, талан гадных юм байсан. Өнгөрсөн жил 120 гаруй болсон ирсэн хүмүүс. Тэрний 80 гаруй гадных нь 40 монголчууд тийм. За тэгээ бидний одоо имэйл лист гэх юм уу бидний одоо харилцдаг хүмүүсийн тоо одоо 1000 гаруй гарсан. Тэгээ одоо янз бүрийн ивент зарлахад бол нэлээд сонирхлыг татдаг болсон. Жишээ нь одоо бид нэр Сингапур ивентийг аваад үзэх юм бол анх бол Сингапурд бол хамаагүй сонирхол өндөр. Анх бол 120 гаруй 150 орчим иржсэн. Өнгөрсөн жил гэсэн одоо төр засгийн оролцоо байхгүй байлаа гэхэд дан хувийн оролцсон гэхэд бас 150 гаруй ирсэн. Гэтэ энэ дотор гол чанар нь тэр дотроос анхны жил бол 3-4 яг хөрөнгө оруулагч нар ирж ирсэн. Одоо asset manager гэж ярьдаг та хөрөнгө оруулалтын сан удирддаг хүмүүс. Өнгөрсөн жил 20 гаруй хөрөнгө оруулалтын сан удирддаг. Одоо яг хөрөнгө оруулагч нар ирж ирсэн. Тэгэхээр яг энэ хүмүүсийн чанараа харах юм бол шал өөр төвшөнд ирж байгаа. За тэгээд гол зорилго маань бид нар чинь одоо Нью-Йоркт ялангуяа Монголыг мэддэг. Одоо бид нар хамгийн анхны ивентээр Нью-Йоркийн хөрөнгөний бирж орж ийлаа. Ингээд Монголын туг даалгаврыг тэнд тавьчихсан те. Тэгэхээр тэнд байдаг нөгөө арилжаач нар энэ ямар улсын туг гэлээ гэж асуужсэн. Тэгэхээр бид нар ч бол одоо миний одоо энэ санаач гэсэн ерөөсөө олон улс чинь Монголыг мэдхгүй байна. Ялангуяа хөрөнгө оруулагч Монголыг мэдхгүй байна. Бид нар ч болохоор өөрсдөө гадны хөрөнгө оруулагчид Монгол руу орж ирэх гээл ингээл ойчлол байж дийж боддог. Ерөөсөө тийм байхгүй. Бид нар чинь дэлхийн 200 улстай өрсөлдөж энэ зах зээл дээр байгаа. Яг л
Тэгэхээр энэ бид нар өөрсдөө л гадаашаа яваад өөрсдөө сурчлаа, таниулаад, уулзаад тэгээд байнгын тогтмол энэ ажиллагаа хийж иж л одоо Монголын сонирхлыг нэмэгдүүлнэ. Нөгөө талдаа өөрсдөө ч бэлдэх хэрэгтэй гэдэг ийм л одоо нэг философитой л явж байгаа. Тэгэхээр мэдээж Монголын талаарх мэдээлэл бол одоо хөрөнгө оруулалтын орчинд ялангуяа санхүүгийн салбарт бол маш хомсдол. Тэгэхээр та бүхэн бас одоо хөрөнгө оруулагч нар болон за энэ форумд оролцож байгаа хүмүүстэй үргэлж одоо мэйлээр ингэж харилцаж байгаа. Шинэ мэдээллүүдийг, апдейтуудыг бас хуваалцаж байгаа бах тий. Тэгэхээр эдгээр мэдээллүүдээс харахад ер нь энэ хөрөнгө оруулалт болон одоо энэ санхүүгийн салбарын Монголын ер нь яг юуг сонирхож байгаа шүү гэнэ. Яг сонирхоод эхлэхээр мэдээлэл аваад эхлэхээр Монголын аль салбар ер нь илүү боломжтой гэж харж эхэлж байна. Тийм бид нэр тогтмол мэдээлэл явуулдаг тэгээ одоо харилцдаг хүмүүстэй англи хэл дээр дээрээс нь тогтмол Монголын нөгөө зах зээлийн судалгааг хийж явуулдаг. За тэгэхээр гаднаас одоохондоо юу илүү анхаарч сонирхож байгаа гэхээр Монголын бондууд их сонирхож байна. Яагаад гэвэл Монголын зах зээл дээр нөгөө хувьцаанд хөрөнгө оруулах бол маш өндөр эрсдэлтэй урт хугацааны эрсдлийг одоо одоохондоо авахыг хүсэхгүй юм л да. Дээрээс нь нөгөө хувьцаанд хөрөнгө оруулахаар exit буюу гарах боломж маш хомс. Дээрээс нь Монголын нөгөө олон улсын биржүүдэд бүртгэлтэй компаниуд цөөхөн учраас төдийлөн сонирхгүй. Монгол руу орж ирээд хөрөнгө оруулах гэдэг чинь өөрөө гадныхны хувьд бол маш том эрсдэлгээд их зардалтай Монгол руу орж. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр Монголын гадаад гарч байгаа бондууд их сонирхож байна. Тэр хүрээнд ч одоо манай ивенттэй давхцуулаад бид нар одоо анх Нью-Йоркт зохион байгуулж хахад хөнгөр нөгөө зээлс зэрлэх тоош агентлагуудтай уулзчихлаа. Тэгээд тэрнээс 2 жил дараалаад манай зээлс зэрлэл бас өсөлөө. Одоо манай ивенттэй дагаад энэ ч бидэрт бас их нааштай зүйл болж байгаа. Тэгээд энийгээ дагаад Монголын бондууд нэмэгдэж байгаа. Одоо Монголын олон улсын гарсан бол 5 тэрбум гаруй долларын бондууд Монголоос зохицуулдаг байна. Тэгээд энийгээ дагаад зээлс зэрлэгийг өсгөн дагаад хүнж гисэн буурч эхэлж байгаа тийм. Шинээр одоо өнгөрсөн жил жишээ нь 2 жилийн өмнө нийслэл бонд гаргалаа. Өнгөрсөн жил төрийн бонд анх удаа гарлаа. Бидний анх Нью-Йоркт форум 2 жилийн өмнө хийж хахад Голланд банк 300 сая долларын бонд анх удаа гаргаж ирлээ. Сая энэ жил он гараад бөөрөлжүүдтэй 300 сая долларын бондыг бас гаргалаа. Тэгээ ингээд шинэ бонд гаргах нь нэмэгдэж байна. Энэ ч өөр гаднаас манай сонирхол өндөр байгааг ихэд илэрхийлж байгаа. За энэс гадна мэдээж одоо Монголд бол ойлгомжтой зүйл бол эрчим хүчний зах зээл, эрчим хүчний реформтой холбоотойгоор Монголын эрчим хүчний ялангуяа зэрэг эрчим хүчний зах зээл хөрөнгө оруулалт гэсэн гадных бол маш их байдаг. Гэхдээ мэдээж нөгөө бодлогыг л хүлээлт байгаа. Тэгээд та нөгөө эрчим хүчний бодлого л ойлгомжтой болгоод өгч л гэж байгаа. Тэгээд critical mineral бол одоо сүүлийн үед бол маш ойлгомжтой. Тэгж байх үгүй Америк нэгдсэн улс болон Канада гэдэг энэ салбарын том тоглогч нар бол нөөц бүрдүүлэхтэр бол ихээхэн анхаарч шүү дээ тийм critical mineral-ийн асуудал дээр. Үргэлжлүүлээ би танаас бас Төв Азийн эдийн засгийн холбоотой зарим асуудлуудыг бас сонирхмоор байна л да. Өөрийнхөө хувьд бас одоо өөрийнхөө сошиал хуудасуудаар олон за мөн think tag CMM-ийн хуудасуудаараа яг энэ Төв Азийн эдийн засгийн холбоотой нийтлэл мэдээллүүдийг нэлээд түгээж байгаа харагддаг. Тэгэхээр Төв Азийн эдийн засаг бидэнтэй одоо нэг гараанаас эхэлсэн гэж ярьдаг ч гэсэн аль хэдийн яваад одоо тасраад явчихлаа гэж хэлж болно. За Казахстан улсын хувьд бол мэдээж одоо Төв Азийн хамгийн том эдийн засаг. За дөнгөж саяхан хэдхэн хоногийн өмнө үндсэн хуулиа шинээр баталснаа бол албан ёсоор зарлж одоо баярын өдрөө тэмдэглэж эхэллээ тий. Тэгэхээр бид нар ер нь Төв Азийн орнуудаас ялангуяа одоо энэ Узбекистан, Казахстан зэрэг одоо энэ тэргүүлж байгаа орнуудаас эдийн засгийн өсөлтийн хувьд ер нь ямар бодлогыг нь үлгэр жишээ авбал зүгээр юм шиг харагдаж байна. Олон зүйл байна. Тэгээд одоо миний нөгөө Монголын хөрөнгө оруулалтын форумыг олон улсад хийж эхэлсэн шалтгаан ч гэсэн Төв Азийн шалтгаалт. Яагаад тэгэхээр яг би 21-с 23 онд Америкийн Нью-Йорк хотод магистрийг сурж байхад үед одоо Төв Азийн орнууд ялангуяа Казахстан, Узбекистанчууд Нью-Йоркт байнгын ирж хөрөнгө оруулалтын уулзалтууд хийдэг гэсэн байхгүй юу. Янз бүрийн том жижиг ивентүүд, уулзалтууд ямар ч сайд нь ирсэн дандаа уулзалтын. Тэгээд тэрийг хараад манай монголчууд нь яатсан бэ? Манай монголчууд маань юу хийж чадсан бэ? Нью-Йоркт бол манай сайд дарга нар янз бүрээр ирдэг. Гэтэ ямар ч гадны халдаа уулзалт байдгүй. Тэгээд тэрийг хараад бид нар чинь гадшаагаа гарч явах хэрэгтэй юм биш үү? Ярьж явах хэрэгтэй байна, уулзах хэрэгтэй байна гэдэг л одоо бодлоос эхэлж ирсэн. Тэгэхээр тэднээс ер нь бол үлгэр авч ийн гэсэн үлгэр дүрэл авч ийн гэсэн үг шүү дээ. Энийг гэсэндээ бид нар чи өөрөө Монгол улс ч өөрөө хүмүүсийн тоогоо шиг л дотроо л ингээд одоо бужигнаал байж байгаа байхгүй. Тэгээд бид нар хүмүүсийн тоогоо жоохон сөхөөд гадшаагаа жоохон гараад гадаад ертөнцид юу болж байгааг ойлгоод суралцаад арай нэг жоохон харилцаа холбоотой одоо өөрсдөө хөгжиж илгэж байгаа тийм. Тэгэхээр Төв Азийг харуул зүгээр олон юм байна. Гэхдээ ганц л юм хэлэхэд гадныхныг маш сайн ашиглаж чадчихээн. Гадны том институтүүд хөрөнгө оруулагч нарыг
одоо Казахстан бас сайн дэж Казахстанд Америкийн маш том хөрөнгө оруулалт зөндөө шүү дээ. Америкийн одоо газрын тос дээр хөрөнгө оруулалт байна. Citibank одоо Казахстанд үйл ажиллагаа явуулаад олон жил болж байна. Казахстанчууд Нью-Йоркт манайхтай яг адилхан ивентийг хавар бас хийдэг. Тэрийг нь Citibank Америкт зохион байгуулад өгч чинь. Тэрийг ингээд маш сайн ашиглаж байна. За юу гэдэг Узбекистан улс одоо хамгийн сүүлийн жишээр Узбекистан сүүлийн хэдэн жил маш өрчмтэй явж байна. Тэгээ хамгийн сүүлийн жишээ л ихэд Узбекистан улс Franklin Templeton гэдэг одоо 1.5 их найд доллар өдөрдөг дэлхийн хамгийн том одоо хөнгө өдөртөгч фирмийг үйл хамтын ажиллагаа эхлүүлээд яаж юм нэхэр төрийн эмч реформ хийж. Төрийн эмчийн 15 компани нийлүүлээд нэг хөрөнгө оруулалтын сан болгоод тэрийгээ одоо жилийн дотор Ташкент болон Лондонд одоо энэ хавар IPO хийж. За тэгснээр тэр 15 компани менежментийг Franklin Templeton өгөөд 20-40% нь IPO хийгээд 500 сая доллар гаднаас босгож ирээд тэгээд ингээд реформ утгаар нь хийж байгаа байхгүй. Гэхдээ энэ ингээд тэр төрийн одоо нөгөө төсвөөс ямар ч мөнгө гарахгүйгээр Franklin Templeton гэдэг компанид хийлгэж байгаа. Franklin Templeton бол Америкийн компани. Тэгээд саяхан нөгөө Узбекистаны ерөнхийлөгч өнгөрсөн жил Америкт ажиллахдаа Америкийн топ 50 компани CEO-той уулзсан, Трамптай уулзсан. Тэрийг Franklin Templeton зохион байгуул өгсөн. Тэгэхээр ингээд харахаа бид нар яг энийг л нөгөө энэ мэтчлэн одоо олон улсын байгууллагуудыг ингээд хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй байна. Одоо бид нар энэ жил 4 сард Нью-Йоркт очихдоо Franklin Templeton-тай уулзалт тоглосон байгаа. Тэгэхээр ингээд Монгол ч гэсэн бид нар төрийн эмч реформ гэж маш олон янзаар ярьж байгаа. Тэгэхээр энэний гадны ял олон улсын жишгийг ашиглах хэрэгтэй, гадныхантай хамтрах хэрэгтэй. Гэхдээ 3 дахь хөшөөдөө бас илүү хараач. Бид нар угаасаа л дэд бүтц барилгын бүхэл төслүүд дээр одоо Хятад, Оросдуудтай хамтарч байна. Окей, тэр байж болно. Гэхдээ бас барууны орнуудын оролцоог нэмж өгөөч. Олон улсын байгууллагыг маш сайн ашиглаач, хамтраач гэдэг. Энийг илүү суралцаач гэж би одоо хүсэж байна. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Тэгээ та бүгдийн ажилд амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр үзэгчтэй Тэнгэрлэг телевизийн ажлын эрхэм хөтөлбөр төр завсарлаад гадаад мэдээгээр үргэлжлэх боллоо.